Орой мэнд хүрээ үзэгчтэй цагийн урт мэдээллийн хэлбэрийн нэмэр харгын дугаар хэлж байна. Та бүхэн өнөөдөр үзүүлэх зарим мэдээний товчтой танилцсан уу? Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгө дутагдaltaй байна. Төгрөгийн ханш он гарсаар Америк долларын эсрэг 85 төгрөгөөр сулраад байна. Иргэд урьдчилгаагаа төлсөн чи ипотекийн зээлээр байртай болох гэж 1-3 жил хүлээж байна. Гол нуурын мөсөөр зорчихгүй байхыг анхааруулж байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн бүрд мэдээллийн хөрөөс хүлээн авч үзээрэй. Улсын хурал хөдөө аж ахуйн байгаль орчин байнгын хурааны яамнаас ноолуурын талаар мэдээлэл хүлээн авлаа. Малчтаас урд ноолуурыг бүрэн угааж самрах хүчин чадал бий болсон ч эргэлтийн хөрөнгө дутагдaltaй байгааг хэлж байна. 2022 онд улсын хурлаар баталсан ноолуурын салбарын техникийн зохицуулалт энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь угаах түвшинд боловсруулалт хийгээд экспортод гаргаж байсан бол энэ оноос самнахаас доош түвшинд боловсруулалт хийгээгүй бол экспортод гаргахгүй гэсэн зохицуулалт үйлчилж байна. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр 700-аас 800 тэрбум төгрөгийн валют дотооддоо үлдэхэр байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөөр дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг улсын хурлын байнгын хорооны зүгээс илэрхийллээ. Эргэлтийн хөрөнгөний гэдгийг юм мөнгөжүүлэлт дутчихад байгаа юм байна. Энээс болоод энэ ноолуурын чинь борлуулалт үн ханшинд нөлөө үзүүлээд байгаа юм байна. За ноолуурын үнийн хувьд үйлдвэрүүдэд худалдаа авалт хийж байна. Яг өнөөдрийн мэдээгээр 600 тонн ноолуур, орчим ноолуур худалдан авагдсан байна. Үндсэндээ Дорнот аймагт 163,165 мянган төгрөгөөр, Сүхбаатар Хинтээ аймагт 155-аас 158 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаа авалт хийгдэж байна. Зөвхөн самнах угаахын хооронд 200 гаруй сая доллар, 700 тэрбум төгрөг, 800 тэрбумын нэмэн өртөг Монгол улсад үлдэж байгаа юм. 2022 онд улсын хурлаар баталсан ноолуурын салбарын техникийн зохицуулалт энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл өмнө нь угаах түвшинд боловсруулалт хийгээд экспортод гаргаж байсан бол энэ оноос самнахаас доош түвшинд боловсруулалт хийгээгүй бол экспортод гаргахгүй гэсэн зохицуулалт үйлчилж байна. Энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр 700-аас 800 тэрбум төгрөгийн валют дотооддоо үлдэхэр байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгөөр дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг улсын хурлын байнгын хорооны зүгээс илэрхийллээ. Бид нар 200 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн татаасыг аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ жил бид нар 30 тэрбумаар л нэрийг ахиулсан байна. Энэ нь нийт үндсэндээ 8500 тонн энэ ноолуурын 18%-ийг л авах хэмжээний эргэлтийн хөрөнгө байгаад байна. Энэ техникийн зохицуулалт мөрдөж эхэлснээрээ бол дотоодын аж ахуйн нэгжүүд бид нар өөрсдөө бие даах ийм л сонголт руу орж байгаа. Өнөөдөр бид байглаас өөрөөс нь бий болж байгаа. Тийм ээ? Дундашгүй энэ сайхан баялгаа зөв ашиглах, үүнийг бүтээл үнцэнд хүргэх энэ боломж бас үнэхээр том боломж гэж би бол зүгээр яг геополитик сонирхдаг хүний хувьд бол тэгж харж байна. Өөрөөр хэлбэл Монгол ноолуураа урд өмнө 80% угаагаа зүгээр маягаар урст хөрслөгөө гаргаад тэгээд энэ дэлхийн тоглолт цаашаа бол борлуудаа дэлхийд борлогдоод явждаг байсан бол одоо бид нар үндсэндээ бол наандаж саманж гаргадаг бол түүхийгээр нь буюу угаад зүгээр угаагаад урагшаа гаргадаг болиё гэсэн энэ техникийн зохицуултыг оруулж ирсэн. Өнгөлтөө зээл авсан аж ахуйн нэгжүүд зүүн аймагуудаас ноолуур худалдан авч гэлсэн бөгөөд одоогийн байдлаар 10 гаруй үйлдвэрүүдэд 450 тонн ноолуур худалдан аваад байна. Энэ жил ноолуур худалдан авахд 1.3 их 80 төгрөгийн хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзжээ. Дорнов аймгийн Улаанбаатар суманд Бадарх Энержи компани урааныг уусган байжуулах технологиор 2 жилийн хугацаанд туршилт хийсэн. Үүнтэй холбоотойгоор уран мал амьтан байгаль орчинд нөлөөлж буй талаар хяналт шалгалт хийсэн. Үүний үр дүнг өнөөдөр танилцууллаа. Уран мал амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа гэх мэдээлэл иргэдийн дунд байдаг. Иймээс уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт засгийн газрын хэрэг эрхлэх газар, аж үйлдвэр эрдэс баялагын яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, усны газар, мал эмнэлгийн ерөнхий газар гэх мэт бусад холбогдох газрууд багтсан байна. Тэд Улаанбаатар суманд ажиллаж ургийн гажигтай төрсэн малтай нэр бүхий малчдын мал, ус, хөрс бэлчээрээс лабораторийн шинжилгээг авсан байна. Ихэр хээл за мөн Батбаатар гэдэг малчны
ургийн гажигтай төлсөн хураг хоёроос дээжийг авч шинжилсэн. За шинжилгээг гол нь юунд хийдгүүхээр эд эрхтэнд цацрагийн болон хүнд металлын үлдэгдлүүдийг үздэг. За энэ дээр бол элэг бөөр хоёр дээр шинжилгээ хийдэг. За энд өнөөдрийн байдлаар шинжилгээгээр цацраг эдгэгт бодис бол аль алинд нь илрээгүй. Хоёрт элэг бөөрөнд хийсэн шинжилгээнд дээр хүнд металлын ямар нэгэн илэрц хэвийн хэмжээнээс давсан илэрц огт илрээгүй. Усны дээжүүдтэй харьцуулаад үзэх юм бол хүн малын эрүүл мэнд амь насанд аюул учруулахаар ийм зүйл илрээгүй. Энэ удаагийн дээжийн лабораторийн дүнгээр цаашдаа та бүхэнд хэлье, байнгын мэдээллийн одоогийн бидний санхүүгийн боломж байдлаар бол улирал тутамд юу хийхээр байгаа, шинжилгээ хийх байгаа. Гэхдээ энэний давтамжийг нь ойртуулж сар болгохоор ажиллаж байна. Дорногов аймгийн зарим малчдын малд хийсэн шинжилгээгээр цацраг эдгэгт бодис илрээгүй. Мөн хүнд металлын хэмжээ хэвийн хэмжээнээс давсан зүйл байгаагүй гэдгийг албаны их сурвалжууд хэллээ. Мөн уурхаагаас хол малчдын ундандаа ашигладаг малаа усалдаг худгаас дээж авч шинжилэхэд хүн малын унданд аюул учруулах хортой бодис илрээгүй байна. Гэхдээ нэг удаагийн үйлдэлээр дүгнэлт гаргах боломжгүй. Тиймээс цаашдаа тогтмол хугацаанд дээж авч шинжлэх юм байна.